Оюу толгой компани танилцуулж байна. Уурхайн хаягдлын далан гэж юу вэ? Уурхайгаас олборлсон хөдрөн баяжуулах үйлдвэр рүү орж шаардлагатай бодис болон усны тусламжтайгаар тэндээ боловсруулагдсан нэг хэсэг нь баяжмал, нөгөө хэсэг нь зутан хэлбэрийн хаягдал болон гардаг байна. Баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал нь ашигт малтмалаас шалтгаалаад хэмжээ нь өөр байдаг. Уурхайн хөдрийн хаягдлыг шууд ил задгай хаяж болдгүй. Хэрв ил задгай хаявал экологийн тэнцвэрт байдалд олон сөрөг нөлөөг үзүүлж болзошгүй тул баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдлыг зориулалтын далан барьж буюу хаягдал хадгалах сан үүсгэж хадгалдаг. Далан нь тухайн газар зүүн онцлогоос шалтгаалan олон төрөл байж болдог. Жишээлбэл уулаар хүрээлэгдсэн хэсэгт байгалийн тогтцыг ашиглан амыг нь хааж далангийн барилга барих. Та бидний мэдэх уулын баяжуулах эрдэнэ үйлдвэр энэхүү төрлийн байгууламжийг ашигладаг. Мөн тэгш тал газар дөрвөн талаас нь хашсан далангийн барилга барих. Энэхүү төрлийн даланг оюу толгойн уурхай ашигладаг байна. Далангийн барилгыг гол төлөв дараах 3 аргаар барьж байна. Хаягдал дээр нь өсгөх арга. Энэхүү аргачлал нь далангийн барилгыг хаягдал дээр нь өсгөх замаар даланг хумж өндөрлөх хэлбэрээр барьдаг. Ашиглалтын талбай бага шаарддаг. Эдийн засгийн хувьд зардал багатай хэдий ч далан задрах эрсдэл хамгийн өндөр юм. Гадагш тэлэх арга. Энэхүү аргачлал нь барилгын суурийг зузаадгах замаар далангийн ханыг гадагш тэлж барьдаг тул барилгачих талбай их ордог. Түүнийгээ дагаад эдийн засгийн хувьд зардал өндөртэй байдаг хэдий ч далан задрах эрсдэл хамгийн бага юм. Эгц дээш нь өсгөх арга. Энэхүү аргачлал нь далангийн барилгын ханыг эгц дээш нь өрж даланг гадагш тэлж зузаадгах замаар барьдаг дээрх 2 аргачлалын холимог арга гэж ойлгож болох юм. Эдийн засгийн хувьд гадагш тэлэх аргаас зардал багатай хэдий ч эрсдэл өндөр. Даланг уул ургаагаас гадна усан цэглэгаан станцууд, усан сангууд ус хуримтлуулах зорилгоор, дулааны болон цэглэгаан станцууд хаягдал үнс хадгалах зорилгоор, мөн цэвэрлэх байгууламжууд лаг хадгалах зорилгоор элбэг ашигладаг байна.